Зэвс цонтгэр хэдүүлээ гүнгийн хэв бол дахин дурсан алуурч ингээ их өдөр дараагийн мартаар уулзч байна. Тэгээ бичлэгээс өмнө нэг зүйлийг сануулхад лайк болон subscribe дараарай. Өөр нэг юм бол байгаа. Тэр зүйл нь юу гэхээр manga.cg-ийн зураг ном.com, зураг ном.cg.net гэсэн холоос өдрөөр ороод хүссэн зураг ном, webtoon, manga гээд өндөр шантаар хүлээж авч уншаарай заа юу. Тэгээ энийг баг манайхан мэддэг болсон байлгүй те. Гэхдээ холбоос нь жоохон өөрчлөгдсөн шүү. Алангугаар нь ч орсон болно гэдгийг дахин сануулъя, окей. Тэгээд нэлээд удаан хугацааны дараа орж байгаа болохоор өөр нэг олон зүйл ярихгүйгээр шууд сурал руу орцгоё. За тэг өмнө хэлсэн чинь манайхан тодорхой санахгүй байж магадгүй. Тэгэхээр жаахан сануулаад өгье заа юу. Өмнө манаас харуулсан сэлэнгээ Борис болон түүний номроо дайрсаад дуусна та. Тэгээд тэнцэн нь болохоор манаас харуул хамгийн сүүлд Борисын тэржсэн номыг нь голоор нь ховонготоо өргөжлүүлэн Борис руу дайрсаар өмнөх парт маань дуусснаас одоо өргөжлүүлээ явцгаая. Хэрэг тэр ирээдүйд ээшил рүү чиглэг хэлдэг болох юм бол Хертакигийн хаалтыг идэвхтэй байгаа тэр яг одоо түнг устгах хэвээр. Ардаас нь сэлэнгээ ямар хүчрхэг манаа вэ? Сарвал удаан тэсэхгүй. Гиснээ туслахаар болдог бөгөөд урд нь Бористай халд тулдаж байсан манай сарвалыг сэлэнгээ авардаг. Ямартаа саний дайралтай сарвал сэлэнгээ тандаад. Танхив мастер. Ингээ хэлж дуусаагүй багт нь манай сэлэнгээг үүсгэсэн манааны хаалтыг нь эвдэнгүүтээ нөгөө ариусгах гэж байсан газраас нь зүхтаадахнаа. Манай хоёрыг нөгөө нэг гадуур бүрэгцэн байсан айхтар тийм харанхуй бүрэнхий зүглэн шууд л бодит ертөнцөө хувирдаг бөгөөд сарвал хэлтэй. Намаа яага боловсон юм. Би чамайг аварсан штэ. Болж үз. Харин би таныг авраагүй биш үү? Нөөрлүүлэн Кайрим надад зүгээрээ өгөхтэн. Би хэсэгтээ унтах хэрэгтэй юм шиг байна боёо. Манай Кайрим манай өөрхий нэлийн барагдчихжээ. Зурглал соёлоход Брено төвөнтэй ойрхон барилдаг арилжны оторшилж нэ. Тэнцэн нь ээлэс байдаг бөгөөд хинтээ уулзгаар ирсэн бай гэхлээр Актамийн захиралтай уулзгаар ирсэн байдаг. Тэр хоёр нэг харжаад нэг ойрох хоолны газар орж сунгаад ярилцахтаа. Чиний явуулсан захилаас болоод нөхцөл байдал маш настай байх шиг байна. Би хөлөг өдрөх байсан болохоор би чамайг өөрийн замаар явна гэж бодож байсан. Гэр бүлийн зорилго тийм чухал биш. Ээшл болон Лойнела хоёр илүү том асуудал болоод байна. Та ээшлийн талаар ямар нэг зүйл мэддэг юм уу? Зөр нэг зүйлийг л ээшл гэрийн эзэн болох юм бол ямар байх юм шиг байна. Улсын маш олон аюулслаг хөлөг өдрүүд нэгтэн. Тиймээс тэр хаан тусын хамгийн хүчрэг арим өдөртөгч болох хэвээр. Тийм ээ. Миний хайрт зээх Лойнела хүртэл. Гэрлийн хөлөг отруудын өөрийг нь дагахыг нь тушаасан байх. Би тэрэн л санаа зовж байлаа. Буюу юу н ээшл болон Лойнела хоёрын талаар ярьж байдаг бөгөөд одоо энийг та нарт би товчхон тайлбарлаад өгье заа юу. Загвар хэлэхдээ болохоор энэ Лойнела ээшл хоёр ирээдүг мэдж байгаа юм шиг энэ улс их орны төлөө яг дараагийн алхамыг зөв ёсторотой хийгээд байна. Гэхдээ ээлээс өндөр бол нэлийн гайхнаа. Та яг юу гээд байгаа юм бэ гэхдээ ямар тач чи энэ хаан тусаас явах хэрэгтэй. Учир нь юу гэвэл хаан тулсад маш том аюул нүрлэн. Тэр аюул нь яг юу вэ гэхлээр тэтмийн төлөө хөрсөлтөн. Захирал энэчний үлдээд энэ тэтмийн төлөө хөрсөлтөөнийг бүгдийг нь цэгцэлж өгч энэ асуудлыг талар болгоно гэж хэлдэг. За та ядман тэгээд үнэхээр ойлгохгүй байгавал би зөв дараатан тайлбарлаж байгаа. Удахгүй та хэдий мэдэхгүй байгаа зүйл чи мэддэг болон заа юу. За энийг Брэнэ хотод нь манай 3 буюу Нанаа тэгээд мөн хамгаалагч үйлчлэгч гээд энэ 3 маань саруулын загснаар аюулгүй байр олохын тулд энэ хотод явсан байлээ. Дээрэн төрний хүмүүсээс жаахан сонор ширэмжтэй явж байгаа гэдгийг харуулнаа. Нөгөө тал болохоор захирал хаягдаад үлдсэн ээлээс дотор удахтаа. Ээшэл Лойнела хоёр ийм зүйл төлөж байсан гэж юусаа сонсонгүй. Күндэл захирал саруул хоёр яаж энэ талаар мэдсэн юм бол. Гэхдээ ардаас нь адагтай ээлээс. Ингэсээр инхчин Брайан хоёр хүрээд ирдэг. За тэгээд энэ хоёрыг нь харсан дээр нилээн ээлээс баярлнаа. Тэгээд энд яг ямар учраар явж байгаа юм бэ? Гэхдээ одоо манай саруулт амьдэрчсэн тэгээс харуул ингээд бид хэдийг аюулгүй байр олоо гэсэн зүйлийг нь хийлгэхэд ээлээс бол тэр актемд хоёр эмэгтэй амьдарч байсан гэж юу? Залуу эзэнтэй хийхэд ажил байсан юм аа. Тиймээс л бид гурыг явуулсан юм. 3 аа. Ингээд гайхаж дуусахын давталгүй нөгөө нанаа чинь энэ хоёроос салчихсан байж таарна. Тэгээ үүнд нөгөө хоёр ч бол үнэхээр гайхаж байгаа шүү дээ. Үгүй уг нь нанаа саяхан хитгэн хорон хөнлөн ч байсан шүү дээ. Гэсэн хажуудлаас нь ээлээс тэр үнэхээр саруулын хувь дотны хүн юм болоо. Би ч гэсэн та хоёртай хамт тайлцъя гэснээр нанаа хайх ажилд орно. Ядаргаатай хөрч ингээд энэ хэдтэй төвөгөөд татдаг шүү дээ. Ядаргаатай хөрсөн ч гэж нанаа ч өөрхөө л доо. За энийг ч яах. Зурглал яг энэ хотын бомб руу шилжихэд тэнцэн нанаа явж байдаг. Тэр нанаа яг ямар учраар явсан бэ гэхлээр нэг хөлөг онгоцонд суусан хэсэг хүмүүсийг дагаад танил өнөрөө байна гэсээр хүрээд ирдэг. Нөгөө хүмүүс нь болохоор энэ хөгч одоо юу хийж байгаа юм бэ?
Гиснэ манай нана хидэргийн хүүхдэр байгаа гэдгийг анзаарсан хүмүүс болохоор чигэрний өндрөөс тийм үг гэстэй нанаг урагтаад тэр нэг бала шорон руугаа аваад орчихдаг. Орохт нь болохоор битүү маш олон хагас амтэн хагас хүн тийм ирлиц хүүхдүүд байдаг бөгөөд саяны хоёр оруулдаг хүүрчин эднийг хулгаалсан байж таарж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ нанаг хүүрдэд хулгаалах гад худлаа урагтаад аваад ороод ирсэн байж таардаг. Нан болохоор хөөрхий мэдхгүй цаашаа явсаар нэг л гоё өнөртэй дөвөндаа гисээр нэг даавог сөхөхөд тэнцэнийн хөөрхөн өндөр зэрэглэлийн мангас байдаг. Тэрнээс нэг тийм амттай чихэрлэг өнөрсөн баш таарж байгаа байхгүй юу. Ямар ч тач тэр нохоогоо бариад идчих нүдэ гэсэн чинь зүгээр илж таарнаа. Чи яаж яваад энд орчихсон юм? Би чамаа гаргаад өгөх. Яснэ шууд л тэнцээ байсан торог нь хоёр гараараа хоёр дэвшээ болгоход нь ард нь байсан хэсэг хүмүүсийн энийг назарангуудаа бидний ч гэсэн эндээс гаргаад өгөөрэй гэхдээ нанаа жаахан эвгүй хардаг. Харин гадаа нийт хулгайлсан нөгөө хоёр чинь болохоор бид бэлэн болсон. Ахмадаа гэстэй нэг нөхөр төр очисоход нь нөгөөх нь сайн ажиллаа. Бид бомтос хөдлөхөд л болно. За энэ хүн хий юм бэ гэхлээр улаан гранолын 8-ны холбооно Толлино захирал. Тэгэхээр ер нь нэг хөөрхөн өндөр албан тушаалтай нэг тэр балаа нөхөр байгаа байхгүй. Доор нүсэн нэг юм уу нэг тэр намхан дагжир хүн хэлэхтэй. Би дахиад л өөрсдөө тохиролцох юм уу? Тийм ээ. Морис гинтэл алга болчихсон. Тэгэхээр саарл арилжааны холбоо дууссан гэсэн үг. Бид түүнтэй мөнгө шаардлагагүй болсон юм чинь илүү ихийг авнаа. Гарам холбоо залуу хүүхдүүдэд илүү ихийг өгдөг. Тиймээс энэ бүхэн дуусгаар бүгдээрээ бонус авна буюу саяны байсан хүүхдүүдийг энэ хэд чинь заваараа зархаад байгаа байхгүй юу? Эхлээд албас. Харин саарл арилжааны төв хүртэл. За та хэд манай саарл арилжааны төв гэдэг мэдчих болоо те. Нөгөө манай саруулын өмнө очдаг нэг тийм хулгай дээрм ихтэй тэр хотын тэр саарл арилжааны төв ч ингээд дамп горцсон шүү дээ те. Манай саруулаас болоод надад сайн унтвархгүй байна. Эмэгтэй хүний зүүн совин гэж хэлж болох юм. Хэлүүлээ жоохон сандар сэрэмжтэй байсан дээр юм биш үү? Гэсэн чинь ямар санаа зовлтгоо бид нар бүгд төлөвлөгөөний дагуу хөдөлж байгаа шүү та гэсэн нөгөө хулгайн хүүхдүүдийг ачиж явж ирсэн хөлөг онгоцсон тэр тодорхой хэмжээний дэлбэрэл үүсдэг бөгөөд тэгсэн хажууд нь нана хурж ирсэн муу насан турагсаад. Нана муу хүмүүсийг өршөөхгүй гэснээр өөрөөсөө айхтар авар ялгаруулдаг. Тэнцээ нахалж байсан хүн чинь тэр чинь луун хүн байна. Гэт манай нана хэн болохыг шууд мэднэ. Нана өргөжлөн та нар бүгд муу насан турагсад. Тэр муу битгий хуруугаар чиглээд бай гэж хэлсэн бицтэй. Ингэснээр бүгд манай нана руу дайрдаг боловч зурглаар харагдаж байгаа шлэн нүдэрмхийн зуртал шалаар нэг. Үтмөр байгаа бицтэй. Дайр түүнийг надад амьдараар навчраараа гэснэ. Ард нь байсан нэг тийм нохоо шиг нохоо биш юм уу нэг том чон шиг нүгрийг манай нана руу илгээдэг. Хөөе амьдар гэж би хэлээ үсттэй. Муу таныг бүтээгдэхүүн гимтэх юм бол үгсэн гэж мэдээрэй. Гэсэн чинь нанаад шалбархаж үсээгүү. Нөөдрийн чинь лантууг зүгээр нэг гараараа хаажсан байх бөгөөд нөгөө түн өргөжлөл манай хүн хууртайгаар дайрнаа. Яагаад жоохон хүүхэд ялж чадахгүй байгаа юм бэ гэд нөгөө ард нь байсан нөгөө эзэн нилээн тийшцэн. Чи түүний эсрэг ялахаар том бидтэй. За нэг балга уулгач нь болохоор луун хүн гэдэг утгаар нь илүү үн төрнэ гэгээд бүр ингээд мөнгөндөө болоод улаараад байгаа байхгүй юу? Гэхдээ манай наана нөгөө тэг чинь тэнгэрлүү цөлөөдөхнөө. Үүнд нь болохоор нөгөө толгойлж авсан хүн нэлээд гайхдаг. Удалгүй нөгөө талд байсан Брайан Эллис инхчин 3 утаа гарч байгаа газар руу манай нана байж магадгүй гэсээр гүдэг. Наан юу болж байгааг вэ гэхээр муу бацаа. Чамаг зүгээр өнгөрөхгүй те. Төвнийг ал. Ингэж хэлэхдээ зэрэгцээд нөгөө тэр нэг чон байснаа та. Тэр чоных нь гав нэвтэрчсэн байдаг. Энэ гав нь яг ямар учиртай вэ гэхлээр энийг нэвтэрдэж байсан хүчин зүйл байхгүй юу? Нэгснээ нөгөө чон чинь нөгөө ахалж байсан хүн рүүгээ дайрнаа. Нөрөөдөө чинь зөксөлөнгөтэй манай нанаа руу өргөжлүүлэн яг уурлах гэсэн чинь хажуулаас нь нөгөө өндөр төвшний гөлөг гэд байсан тэрийг гаргаад ирдэг. Тэгснээ нөгөөдгийнх нь харж байгаа байдлаас нь өөрийнх нь хүүхдэг болсон бололтой нилээн баяртай харагданаа. Ямар ч саяны ээж болон хүү хоёр хоорондоо уулзалтал ард нь байсан нөгөө давхар хулгаалгдсан хэдийг нь хүртэл манай нана цуллаад энчээ аваад ирсэн байдаг. Дөөш эргэж харангуйтай. Би та нарыг яах вэ байц. Хөөе муу ахнараа. Та нар хариуцлах хүлээгээд тэдний гэрт нь яг хөргөж өг. Хэрэг тийхгүй бол би та нарыг итэн. Гэсэн нөгөөдөл нь болохоор за хадагтай. Ингэсэр гөлөөл болж байгаа байхгүй юу? Нана бүгдийг нь аварлаа. Аав намайг навтах юм болоо да. Би сайн зүйл хийсэн. Би энэ удаа асуудал тариагүй. Намайг магтааж аваа. Гэсэн чинь ард нь жинхнээсээ саруул гараад ирдэг. Манай саруулын хувьд яг нанаг яаж болсон бэ гэхлээр нанагийн өөрөөс нь гаргаж байгаа хачин аврааг нь манай саруул танихгүй байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс хаа байгаа газараасаа шууд л танаа дээр хүрээд ирчихсэн байдаг. Яг энтэн зэрэгцээд ардаас нь Брайан болон нөгөө хоёр нь хүрээд ирдэг бөгөөд
Брайн шууд бол нана зүгээр байгаа ашгүй те. Түүн ямар нэгэн зүйл тохиолдсон байх вэ гэж үнэхээр санаа зовлоо. Тийм ээ. Тэгвэл чи юу буруу гэсний мэдэж байгаа юм байна шүү дээ. Үзэгдэл солигдоход Усип хаанд улсын төв рүү шилжнэ. Тэнцээр нэг залуу юу болоод байна. Тэр өргөлж актемдэр байдаг юм байж. Яагаад тэнд ирсэн юм бол? Гэсэн Дэнчэн нь актемийн захирал хүрээд ирсэн байдаг бөгөөд та энэ чи яг ямар хэрэгээр ирсэн юм бэ? Аа. Ярилцааг өөдсөн байна. Ярилцъя. За тэгээд саяны сонсолонч нь актемийн захирлын хүүн уж тардаг. Дээр нь хоёр хоорондоо ярилцчих бөгөөд яг ямар утгаар ярилцдаг вэ гэхээр актемийн захирлчин өмнө нь гүнтэн байж байгаад гүнгийн судлаа өөрийн хүүдээ заламжлаад өгсөн чинь энэ хүүн болохоор Луйналагийн ард талаас нь болоод Луйналад асар их хэмжээний дэмжлэг үзүүлээд байгааг нь анзаарсан актемийн захирал эрэнгүүтээ хангалтай. Чи Луйналаг хааншрын суух шин чанарыг агуулдаг гэж бодоод байгаа юм уу? Кэтэд гэр бүлийн хүн бол хамаагүй үстэй. Эсвэл үгүй юм уу? Чи нас барсан дүүгээ хаантаа гэрлүүлдэг шигөө. Надад өөр хэлэх зүйл алга. Луйналаад үзүүлдэг бүх дэмжлэгээ цогсоо. Үгүй аав. Хааш явж байгаа юм бэ? Би ордон руу явж байна. Зурглал Веслэс Вертийн ядлан газар руу шилжнэ. Тэжин нээлш. Тэг чөтгөрийн эснийг олч. Би баян төлөвлөгөө гаргасан ч юм. Ахад бол орныг санаа зовж байна. Элис тэгээд хөлөг өдрөөгөө болсон гэж бодсонгүй. Гэхдээ үүний ачаараа би гүн болго илүү өндөр магадaltaй болно. Буюу энэ хулгайчин аавынхаа оронд Элисийг суун гэж бодож байтал өөрөө суух буюу арай илүү чанцтай болчлоо гэж баярлаж байгаа. Гэхдээ тэр өшөөрслөнүүд. Тэр ямар нэг зүйл мэддэг юм болоо. Дөрөг өрч байна. Ингээд бодож байхад нь ард нь нэг шилжиг шил гараад ирдэг бөгөөд тэндээс нь хин бэ гэсэн чинь Борис гарч ирдэг. Борис лэм болох би. Ээшил Верн оюутны өмнө мэдчилж байна. Энэ бүхэн чинь юу болоод байгаа юм? Энэ хард цус овгийн жихэн төрхөө. Өршөөгөр ирэх мэ. Би танд энэ төрхөө харуулгыг хүсэв юм. Хин гэсэн. Чамаг ловэн актемт байгаа гэж бодсон. Таны дүү сарвал намайг ийм байдалтай болгосон. Гэсэн ээшил үүнд нэлээд дург харагдана. Гэхдээ эцэстээ нь би зорилгоо биелүүлж чадсан. Энэ бол цусан гүйцэтгэлийн үеэр олсон чөтгөрийн элдний маань. Би чөтгөрийн элдийн эснийг олсон. Одоо л ойлголоо. Тэгэхээр сарвал чөтгөрийн элдний эзэн юм байна. Тэр миний бүх төлөвлөгөөг нураагаад байсан нэг юм байж. Би өдийг хүртэл энэ талаар мэдээгүй гэж бодгоорлоо. Буюу одоо манай сарвалыг энэ бүхний ард тусан гэдэг нь ээшээ сая л мэдж байгаа байхгүй юу? Өөрөлдөлн Борис би түүнийг устгах гэсэн боловч хангалттай өгч байсангүй. Буюу одоо энэ ээшил чинь сарвалыг устгахын тулд би чамтай хамт тусалъя гэж байгаа. Борис хэлэхдээ болохоор одоохондоо цаг нь биш ээ. Ягаад гэхээр манай сарвалын ард хар манангийн хідэн хүмүүс байгаа учраас хоёулаа одоо явуул очих юм бол нэлээд асуудалтай. Гэхдээ нэг арга байгаа нь ариун элдийг ол. Ариун элд танд бүх зүйлийг заагаад өгнө гэсэн яриг нь гадаа нөгөө ээшилийн өмнөх туслах буюу одоо манай сарвалд гэж байгаа хүн сонсонгуудаа энийг хурдган шиг манай сарвалдаа мэдэгдъя гэсэн чинь энийг нь Борис шууд л мэдэнгүүтээ хөө манад харах үйчээ. Нэгэр чи ээшил эзэн зүтгэж байгаагүй билүү гэсэн ардаас нь ээшилд хурж ирэнгүүтээ чамаг сүүл санаа байгааг ч анзаарсан л та. Тэгсэн чи ийм юм хийж үчээ. Чи өдийг хүртэл намайг хуурч гэж кэлэн. Зурглал солиход луунаар шилждэг бөгөөд луунаа чинь нөгөө манай сарвалтай хамт Борисыг илрүүлсэн хүн штэ. Тэгээд тэнцэн нэг ушир байтуулыг эртний бижиг харсан бөгөөд тэрийгээ судлаа байж байдаг. Тэр судалгааныхаа үр дүнд юу болсон бэ гэхээр энэ эртний бижээс дээр нь 2 ном хэвлэгдсэн гэдгийг мэдж авдаг. Ердөө 2хан ном. Нэг луун болохоор өргөжлүүлэн гэхдээ яагаад Борис багшийн судалгааны лаборатори тийм эртний бижээстэй ном байсан юм болоо буюу одоо Борисыг хараах мэдээгүй байгаа гэдгийг мэдж авдаг. Дээрээс нь номон доторх зүйлсийн талаар юу ч л мэдж чадаагүй. Грам холбооны 20-50 бижээсийн архивд харах ганц сонголт байгаа гэж юу. Гэсэн ардаас нь луунаа гэсэр ариуна хүрээд ирдэг бөгөөд эрхэмтэйцээ. Намаг энтэй байхад хүртэл анзаараагүй. Юу тэгтлэх бодсон юм? Та ямар хэрэгээр хийсэн юм те? Нөгөө сүүлийн үе сарвалтаа уулзсан уу чи? Үгүй. Би сүүлийн үед номын сан цаг өнгөрүүлж байгаа. Тэгээ ариун учин сарвалыг өрн харсан уу, ийсэн үү та ингээл авархи хамтхан хардаад байгаа байхгүй юу? Дээр нь хоёрын хоорондох ярианы дундор гинтэл өөрөө вай бивдэж орж ирнэ. Өндөр нь болохоор ариуна жишээ одоо юунд сар сүр өдрүүлээд байгаа юм бэ нэ тэр гэсэн чинь нэгэн загтал байдаг бөгөөд өнөөх загтыг олоод уншсан чинь Верт болон ордны дундах бат бөх харилцаа баталгаажсан.
Энэ цагаагаар 5 дахь гүнж Ариуна болон Саруулын ирээдүйн гэрлэлтийн амлалтын сүү тавилтыг мэдэгдэж байна. За тэгээ ерөнхийдөө хууль ёсороо манай хоёр хүн хоорондоо ирээдүйд гэрлэх нь баталгаажж байна гэсэн үг баггүй юу? Зураглал хааны бие нилээ муу байгаагт нь өөрийнх нь гүнжин хажууд нь асарч байгаа үеэр шилждэг. Дээд хоёрыг хоорондоо хөнхөн яруу өрнүүлж явахын гаднаас нь актемийн захирал ороод ирнэ. Актемийн захирлыг орж ирсэн даруйд нь хажууд нь сууж байсан гүнж гараад явах бөгөөд хаан түүнд хандаад чи их урт замыг туулж ирлээ. Эрхэмдээц. Яг юу болсон юм бэ? Нэгэр нь бол хааны байгийн байдал нилээ муу байгаа бөгөөд эхэндээ зүгээр л ханиад гэж утсан чинь биеийн байдал нь ерөөсөө дэрдэхгүй маш удаан явсан гэж хэлдэг. Нэг өргөдүүлэн чамд ямар нэг чухал зүйл байгаа л үлгүүдээ көндөл. Хаан тусаад ямар нэг аимшигтай зүйл тохиолдож байгаа үед л та надтай уулзаар ирдэг шүү дээ. Луйн алта санаа савд аам шивцтэй. Та хэлээд юм мэдж байгаа л та. Тийм ээ. Би ч гэсэн нэг сүртэй зүйл бодаагүй. Гэхдээ одоо илүү нухастай болсон гэдгийг ойлгосон. Санаа зовлтгүй. Би ямд байгаа цагт тэр ямар ч асуудал тарихгүй. Гэснээ манаа гаруулдаг. Одоо хаан боловгоосаа хаан шиг байх хэрэгтэй шүү дээ. Одоо хүчтэй, биертэй, ухаантай, маанатай. Одоо маананы байдлын өвгөн нэлийн хүчтэй байгаа ч гэсэн нэлээд докторгоо байгааг нь анзаарсан күндэл захирал дотор үргэлжлүүлэн бодохдоо зөвхөн гадаад төрхөн л өөрчлөгдөхөө байна. Эрхэмдээц. Надад битгий санаа зовоо. Өөр нэг зүйл байна. Ариуна гүнж актемд хэр сууж байгаа. Тэр хичээнгүй. Мөн авьяаслаг мондог сурагч. Түүний гайхалтай гүнж болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та танд юусаа санаа зовж хэрэггүй шүү дээ. Тэр багын л ойлгох хөвгт байсан. Түүнийг сайн сууж байгааг сонсоод үнэхээр таатай. Тэр 3 жилийн өмнө нэг хүүтэй уулзаад их том болсон. Саруулаг хэлж байна тийм үү? Тийм ээ. Түүнийг Ариунагийн дэргэд удаан хамт байна гэдэгт байгаа. Тиймээс тэр хоёрыг би гэрлүүлэхээр шийдсэн юм. Ингэсэн күндэл захирал хэлэхдээ тэр өстөө хогийн чатханы уцаан байгаа юм да. Баян гिचээд таслана. Түүнийг ингээ ном уншиж байгаа юм өстөө харж байгаа ч юм байна. Тэр 5 жил ингээ би ингээ хичээл зааж байгаа байхгүй юу? Түүн шиг стандарыг хөгийн нэг тийм чатханы сурагчтай амьдралдаа харж байгаа үгүй. Тэгээд ер нь хаанд муулаад байдаг. Гэхдээ цаадах ч юм бас жоохон эвгүй жоохон сэргэлэн бацаана. Жоохон авьяас маястай. Сарвал эрхэмдэцийн талд байгаа цагт түүнд хин чураг урагчдаг. Гэхдээ та тэгээ яг юун санаа зовоод байгаа юм бэ гэхдээ би анх тусын хоронд цус орсохгүй ихээс айж байна. Зураглал гадаа нугаа Лойнела болон түүний гүнж хоёр хоорондоо тааж агаар шилжнэ. Тэр хоёр хоорондоо яг юу ярьдаг вэ гэхлээр чи сая тэр дотор байсан мэт. Тин чи яг юу ярилцж байна гэхдээ би мэдэхгүй. Үхсэл өөрөө тарахгүй юу гэсэн чинь ой би чамтай юм яриад байна. Ойлгож байна уу? Чи надад юм ярих. Чи өөрийнхөө ах тусыг алах гэж оролдоо үсттэй. Битгий баримтгүй жолт юм хуцч бай. Чи юу гэх гээд байгаа юм? Тэгээ ямар тач тэрнээ салаад явах та. Энэ хэрийг мэдчих байгаа юм бол. Зураглал манай Ариуна руу шилж нэ. Лэмэлж саруултаа гэрлэн гэдэг мэдээг сонсгодоо тодорхой хэмжээний бүр нэлээд их баярлаж байгаа ч гэсэн үүнийг нуух гэж ээжээдэг. Тэр яач ийм чухал зүйлийг ганцаараа шийдэж чадчих байна. Тэгвэл та яагаад татгалж болохгүй гэж нөгөө таалагдахгүй байгаа юм биш л дээ. Хоёр гэр болд хоёуланд нь ашигтай юм. Гэхдээ ядаж надтай ярилцаж болох л байсан шүү дээ. Гэсэн хажуудлаас нь өөр за энэ гэрлэлт чинь бол үнэхээр их дэмжиж байна. Миний хувьд болохоор таныг яг яаж ийг зовсныг чинь мэдэж байгаа. Харин саруул таны хажууд ямар их төшиг тулгуур болдог гэдгийг чинь мэдэж байгаа нэ тэрэгэд ярихын завдалгүй хажуудлаас нь саруул орж ирэнгүүтээ эн чинь номынсан үгсэндээ олон чимээ гаргаад байгаа юм бэ гэсэн энийг нь харсан манай Ариуна эцэндээ өөрийг дагуулад тажихад талгалдаг. Тэгээ хажууд нь үлдсэн лууна хэлэхдээ чи Ариуна цаа юм уу гэсэн чинь үгүй. Ойлгомжтой шүү дээ. Өмнөх настайгаа нийлээд одоо 40 настай хүн одоо ингээд балаараа 10 настай охинтой ингээд хайрцаглалын холбоо учруулах ямар ч боломжгүй шүү дээ, тэ. Тэгээд ямар та чи энэ айгүй гэж байгаа юм. Тэгсэн чинь нөгөө эртний бичсийг тайлахын тулд маш олон судалгаа хийсэн гэдгийг хэлтэл манай саруул хажуудлаас нь нэг ном гаргаж ирсэн ээ. Энэ номыг уншаа юу гэж асуудаг. Тэгээ энэ ном нь болохоор зүгээр нэг сэлэмжтийн төвөг бөгөөд аяллаа томдөглөл. Гэхдээ саруул яг энэ эсний модоор дүүрэн бол бурган чөтгөрийн дайнд ялгсан чөтгөрийг унтаж буй уул байгаа юм. Гэхдээ энэ эсний модоор дүүрэн бол
Аль бол байж болох талаар мэдэхгүй үз. Би сайн мэдэхгүй байна. Энэ ариун бичээстэй яг ямар холбоотой юм? Би өгт ариун бичээсийг хайгаагүй. Чөтгөрийн бичээс лимхарамыг олоод тэдэнтэй тэмцэх төлөвлөгөөтэй байна. За энэ хөрөд энэ удаагийн бэлтгийг дуусгаж байна. Тэгэхээр та банд дуустал нь үтсэн бол мэдээч энэ бичлэг таалагдсан гэдэг нь ойлгомжтой. Тэгээ таалагдсан гэдэг сэтгэлээ илэрхийлэхийн тулд яг одоо лайка дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.